За гишүүдэд өдрийн мэнд хүргье. Улсын хурлын дарга энэ ерөнхий сайдын мэдээллийн цагийг ер нь шадар сайдын мэдээллийн цаг гэж нэрлэлчүүл яасан. Би өнгөрсөн 10 сарын хугацаанд ерөнхий сайд мэдээллийн цаг дээр 3 удаа орж ирэхийг л үзлээ. Нэг удаа орж ирэхдээ баярмаа гишүүний баяр цогтгээд буундуулдан тариад явчихсан. Үндсэнд нь тэрнээс хойш ган төмөр дарга эдийн засгийн хөгжлийн сайд багтаа амар сайхан сайд хөдөө аж ахуй хийгээд өнөөдөр бас нэг асуудал дээр 3 удаа мэдээлэл хийсэн. Та ерөнхий сайдыг бодвол нөгөө засгийн газрын тухай хуулийн 17 дугаар зүйлийн дагуу орж ирж байгаа бахал да. Ер нь энэ өндөр хөгжилтэй парламент ёс өгдсөн орнууд чинь ерөнхий сайд нь тэр дээрч биш. Яг энэ өөдөөс хард суугаад сөрөг хүчнийхээ лидерийн өөдөөс хард сууж ягаад дээрээс нь өнгөрсөн ингээд хугацаанд гарсан алдаа оноо хийгээд мөрийн хөтөлбөрөөр ингээд мэтгэлцэж ярилцдаг байхгүй. Тэр энэ дээр суучаад нэг мэдээлэл хийсэн болоод тэгээд тэр нь бид нар нэг асуусан болоод тэгээд нэг ийм өнгөрөөд ахлаар өнөөгийн байгаа байдал чинь ийм. Нийгмийн суур салбар болсон одоо эрүүл мэнд боловсролын энэ ийм чухал асуудлууд яригдж яхад өнөөдөр ерөнхий сайд байхгүй. Тэр огцрохч байна уу, огцрохгүй ч байна уу? Одоо энд орж ирээ ярьж явах хэрэгтэй байхгүй. Ямар бэрхшээл боловсролын салбарт тулгараад байгаа юм. Бид нар нийн нүгүү парламенттайгаа ярилцаад хүндрэл нь юунд байгаа юм? Эрх зүй орчиндөө байгаа юм уу? Эдийн засаг санхүүнд дутаад байгаа юм уу? Энэ бүгдийгээ ярьж явах хэрэгтэй шүү дээ. Тэгээд нэг шадар сайдгаа оруулчаад нэг мэдээлэл хийсэн болоод нөгөөх нь нэг юм уншсан болоод өнөөдөр хөдөө орон нутагт байдал ямар байгаа юм? Багш нар байхгүй, ажлах орчин байхгүй. Үндсэндээ хөдөө орон нутагт англи хэлний багш, математикийн багш заасан нэртэй явж шít. Сая тойрогт ажиллаж байхад Өмнөговь аймгийн цогцсын сум Монгол улсын хамгийн их төсвийг бүрдүүлдэг Өмнөговь аймаг инжилийнхэн төсөвт бүрдүүлэх орлого та нар бодоорой 1.7 их найд. Тэгэхэд цогцсын суманд нэг сургууль нь нурчсан. Борын нэрмжит 1-р сургууль нь нурчсан. Аль 19 он 6 жилийн өмнө тендер авсан тэр Green Resource Construction гэж хариуцлагагүй компани одоо хүртэл сургуулийн ашиглалтанд оруулаагүй. 3,000 гаруй хүүхэд подвол болоод анги танхим хэсээд 3 ээлжээр хичээлдээ байж байна. Өнөөдрийн энэ мэдээллийн цаг дээр чинь нийт сургуулийн 66% нь 2 ээлжээр хичээлж байна гэж байгаа юм. Тэгвэл говьд Монгол улсын говьд 3 ээлжээр хичээлж байгаа газрууд зөндөө байж байна. Багш нар алга байна. Хүрлцэхгүй байна. Тэгээ ийм байж хахад ядаж өөрийнхөө цаг дээр орж ирээд жаргал зовлонгоо яриа парламенттайгаа энэ асуудлуудаа ярьж чадахгүй ийм л байна шүү дээ ерөнхий сайд. Тэр одоо ерөнхий сайд байхгүй чинь боловсролын сайдаас асууя. Наранбаяр сайдаа. Өмнөговь аймгийн цогцсын сумыг яаж За бүх чуулганы хөрөвд орж шүү. Энэ дээр дэгээрээ минут байхгүй. Наранбаяр сайд хариулт өгөө. За. Тэгэхээр багшийн дутлалын асуудал за мөн одоо Өмнөговь аймгийн цогццын сумын өнөөдрийн сургуулийн байдлыг та ярьлаа. Өнөөдөр яг энэ 2 ээлжээр хичээллээд олон ээлжээр хичээлж байгаа энэ нийт одоо бүлгүүдийн 88 бараг 88% тийм байдалтай байгаа. Юуны хувьд бол таны хэлдэг үнэ энэ багшийн дутлал бол нэлээд одоо ноцтой хэмжээнд хүрсэн. Тэгэхээр бид бол одоо нодлон жил 4500 орчим багшийн дутагдал байсан. Яг 9 сард. Ингээд 11 сард 1500 болсон. За тэгээд энийг арилгахын тулд 6 ийм багш зарах хэмжээг засгийн газрын тогтоолоор оруулаад хэрэгжүүлж байгаа. Цаашдаа энэ олон сургууль цэцэрлэгийг шинээр бариад явахад нэг 20 орчим мянган багш дутна гэсэн ийм тооцоо явж идэг. Тэгэхээр энэ багшийн одоо дутлалыг арилгахын тулд орон нутагт ажиллаж байгаа багшийг дэмжих хийж өрн бодлого хэрэгтэй. Бид одоо орон нутагт багш ялангуяа сумын төвшөнд очиж ажиллавал шууд одоо 40% нэмэгдэл олгож эхэлсэн. За энэ хүрээнд бол зарим хэмжээнд амжилттай явсныг бол үгүйсэхгүй. Гэхдээ одоо суманд очиод ажиллаж байгаа багш нарт орон байр хэрэгтэй байна. Тэгэхээр барилга хот байгуулалтын яамтай яриад багш нарыг ипотекийн зээлд хамруулах, за мөн одоо орон нутагт очиж ажиллах юм залуучуудад зориулсан, багш нарт зориулсан юм байруудыг бас барьж байгуулах юм шаардлага бас байгааг хэлье. За юуны хувьд бол энэ Өмнөговийн энэ сургуулиуд энэ таны хэлж байгаа ийм тохиолдлууд бол байгаад байгаа. Тэгэхээр бид
өнөөдөр 108 сургууль 95 цэцэрлэгийг энэ ойрын хугацаанд 2028 оноос өмнө 26 27 онуудад ингээд эрчимтэй барья гэсэн энэ бодлого бол энэ асуудлыг бүрэн шийдэхэд л чиглэж байгаа. Энэ асуудлыг бүрэн шийдэхэд. Мөн одоо хуучирдсан ийм барилгууд дээр бидний хийсэн тооцоогоор бол 79 ийм байршил дээр бид бас энэ хуучирсан сургуулиудыг бол бид шинжилгээр ингэж ярьж байгаа. За 25 оны төсвийн хөрөнгө оруулалтаар байгалийн ухааны хичээлүүдэд зориулсан физикийн, биологи, дизайн, технологийн 4 төрлийн лабораторийг бид нийт 2.9 тэрбум төгрөгөөр одоо бий болгож санхүүжүүлэхээр ингэж явж байгаа. Хэрэг Монгол улсын хаанч сурсан хүүхэд одоо хаанч одоо энэ хичээлээ хийж явах бүх юм тохиолдлыг л тэгш хүртээмжтэй ийм л боловсролын үйлчлэгийг авдаг байх ёстой юм аа. Үүний төлөө л боловсролыг дэмжих жилийг бас бид зарлуулж ингэж хийж байгаа. Мөн одоо түрүүнд бас ярьж байгаа жил болгон л боловсролын жил байх ёстой. Үнэн. Бид энэ нийт одоо оруулж байгаа хөрөнгө оруулалт юмнууд чинь бол тийм бас их хэмжээний хөрөнгө оруулалт бол биш. Энэ бүрэн боломжтой. Жишээлбэл энэ их усрээ яаж харж байгаа гэхээр боловсролын хөрөнгө оруулалтад шаардлагатай бол нийт 3.9 их 80 төгрөг байж. 26 онд бол бид төсвөөс 1.7 их 80-ыг энэ 26 онд бол 1.7 их 80-ыг шийдэн. Үүний 1 их 80 буюу 58.8%-ийг улсын төсвөөс 27% буюу 460 тэрбум төгрөгийг нийслэл орон нутгийн төсвөөс за 9.1% буюу 160 тэрбум төгрөгийг л Дэлхийн банк Азийн хөгжлийн банкны их усрээс шийдвэрлэхээр ингээд төлөвлөд ажиллаж байгаа. Тэгэхээр шууд төсөв рүү ингэж дарамт орж ирнэ, нэмэгдлээ гэж ингэж хэлэх юм байхгүй. Бид ер нь 5 одоо дотоод эдийн засгийн 5.7%-ийг л юуны төрөнд энэ боловсрол руу зарцуулчих. Тэгэх юм бол 2030 он гэхэд 88 мянган хүүхэд нэмэгдэх гээд байгаа. Өнөөдөр сурж байгаа дэр. Яг энэ ерөнхий боловсролын салбарт. Тэгэхээр энэ асуудлаа бол энэ боловсролыг дэмжих жилийнхээ хүрээнд ингээд шийдчихье гэсэн ийм яригдж байгаа. Мөн энэ жилийн хүрээнд бид шийдвэрлэх ёстой бас нэг юм зүйл бол багш ажилтнуудын цалин хангамжийн асуудал, үндсэн цалин өсөх асуудал байна. Үйлдвэрчний хэвлэлтэй ярилцж байна. Цалин өсөхөөр шууд инфляц юм шиг яриад байдаг. Тэгэхээр энэ дээр бол бид цалин бол өөрөө хөрөнгө оруулалт хэрэглээг бас дэмжих мөн одоо салбарын асуудлыг шийдвэрлэх нэг хөшүүрэг гэж харж байгаа. За тэгэхээр цогццын сум бол 2 сургуультай байгаа. За эндээс бол ер нь бол сургуулийн барилга бол 2019 оноос эхэлсэн боловч ажил нь удаашралтай хэрэгжиж байгаа учраас цуслах арга хэмжээг авсан. Гэвч одоо шүүхтээр одоо энэ асуудал нь шийдэгдэхгүй ингээд яваад байгаа. Барилгын ажил бол удаашралтай байгаа. Тэнд бол олон одоо 22886 хүүхэд төрийн өмчийн 2 сургууль суралцж байгаа нь үнэн. Үнэхээр нөхцөл байдал хүнд байгаа. Ингээ орон нутагтай ярилцээд энэ асуудлыг шийдэхэд бол боловсролын хамтдаа асуудлыг шийдэхэд бол ажиллана гэдгээ энэ дээрээс хэлье. Баярлалаа.